Тэгэхээр жил бүрийн 4-р сард хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян болдог байгаа. За энэхүү сарын аяны хүрээнд үйлдвэрлэлийн аюул болон хортой нөхцөлийн талаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн газраас сургалт семинарыг зохион байгуулж иргэдэд таниулах үйл ажиллагааг хийдэг байгаа. За тэгэхээр мэрэгчлээс шалтгаалсан өвчлөлт дотроо маш олон төрөл олон янз байдаг юм байна. За өнөөдрийн бидний сонгож авсан гол сэдэв бол мэрэгчлээс шалтгаалсан уушгины өвчлөл юм. Тэгэхээр энэхүү өвчнөр бол уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс маш их өртдөг гэсэн мэрэгчлүүдийн судалгаа байдаг. Тэгэхээр энэ өвчний талаар бид нар иргэдэд таниулах, сурталчлах зорилгоор мөн урьдчилан сэргийлэх зорилгоор мэрэгчлэнээс яриа авсан байгаа. Тэгэхээр энэхүү яриаг хүлээн авч үзнэ. Одоо сүүлийн жилүүдэд манай мэрэгчлэл шалгаалах өвчний тохиолдол нийт тоонууд бол буурч байгаа хэдий ч сүүлийн 7 жил харахад мэрэгчлэл шалгаалах өвчин бол өвчний шин тохиолдлууд бол буурах байгаа. Нийт тохиолдлууд буурч байгаа үзүүлэлтийг харахад ер нь бол манай одоо хяналтанд байгаа иргэдийн насжилт өндөр болсонтой холбоотой өндөр насны тэтгэврт гарах хөдөлмөрийн чадралтай хавийг төслөж өндөр насны тэтгэвртэй гарснаар одоо хяналтын тоноос юу яаж байна буурч байна. Нөгөөдөөгөр үндсэн мэрэгчлэл шалгаалах өвчний хүндрэлээр ердөө өвчлөлийн хүндрэлээр нас орж байгаа тохиолдлууд бас холбоотой тохиолдлын тоотой холбоотой нийт тохиолдлын тоо буурч байгаа. За уушиг тоосч өвчний хувьд үйлдвэрлэлийн тоостой нөхцөлд удаан хугацаанд ажиллаж тэр нөхцөлийн одоо тоосыг амьсгалсны улмаас уушгинд эргэшгүй өөрчлөлтөөр тэнд препарат хатуурал болох ердөөгээр хатуурал болж сорвжиж байгаа өөрчлөлтийг уушиг тоосч өвчин гэдэг. Уушиг тоосч өвчний хүндрэл нь амьсгалын дутагдал зүрхний талаар хүндэрнэ. Дээрээс нь одоо сүрээ хавдар зэрэг хүндрэлүүдээр хүндэрдэг. Тэгэхээр одоо манай орны хувьд нийт одоо амьсгалын замын эмгэгийн одоо 20 орчим хувийг нь уушиг тоосч өвчин эзлээд байгаа. Үүн дотроо ямар нөхцөлд ажиллаж байгаа байна гэдгээс хамаарат уушиг тоосч өвчний нэршил өөр. Ялангуяа сүүлийн жилүүдэд алт жонш одоо хөдрийн уурхад ажиллаж байгаа ажилчдад циликоз өвчний тохиолдлууд бол нэлээд гарч байна. 2019 оны сүүлийн байдлаар үндэсний статистик тоо мэдээгээр 992 одоо уул уурхай албарлах үйлдвэрүүд тусгай зөвшөөрөлттэй юм үйлдвэрүүд байна гэсэн тоо мэдээ байна. Тэрнээс гадна тусгай зөвшөөрөлгүй бичил уул уурхайнууд хуваар албарладаг уурхай бол маш олон байна. Тэгэхээр ингээд нүүрсний уурхайч ба алтны уурхайч олон байгаагийн хэрээр энд ажиллаж байгаа ажилчдын хөлмөр хамгаалал тухайн биеийн онцлог ямар байна гэдгээс хамаарат уушиг тоосч өвчин энэ амьсгалын замын мэрэгчлэл шалгаалах өөрчлөлтүүд бол цаашдаа нэмэгдэх буурахгүй байхаа бол тал ажиглагдаж байгаа. Антракоз, соликоз өвчнж бай, соликозч бай энэ мэрэгжлийн хамааралтай уушиг тоосч өвчин нөр өвдсөн тохиолдолд тухайн хүнд шинж тэмдэг тэр даруйдаа гарахгүй. Удаан аажим одоо хэдэн жилийн дараагаар тэрхэн ханиалгадаг, тамхи татдаггүй ч гэсэн ханаадаг. Ханаагаад хар цэр гаргах ч юм уу те цээжээр талны дагуур хөшөж өвддөг, цээжээр өвддөг. За ачаалттай хамааралтай амьсгааддаг, их ядардаг, хөлөрдөг, зовироод илэрдэг. За энэ бол нэлээд үе шаттай амжирсан тохиолдол илэрдэг. Тийм учраас нэгэнт ингэж хүндэрсэн тохиолдол илэрсэн тохиолдол бол энэ хүн одоо хүндрэх цаашдаа одоо тавилан гэдэр бол жоохон юу болдог, хэцүү болдог. Тэгэхээр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс жил болгон урьдчилан сэргийлэх болон хугацаа төслөгтэй хамрагдаж байгаа хэрэгтэй ажиллагч болон одоо хувь хүн өөрсдөө тэгжээж одоо ихэнх үедээ орчлогдсон тохиолдолд дараагийн хүндрэлээс сэргийлж чадна. Манай улсын хувьд уул уурхайг түшгэлсэн эдийн засагтай учраас энэ салбарт ажилладаг боловсон хүчин ихтэй гэж хэлж болно. Тэгвэл үүнийгээ дагаад мэрэгчлээ шалтгаалсан уушигны өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байгааг мэрэгжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас харж болох юм. Өнгөрсөн онд мэрэгчлээ шалтгаалсан уушигны өвчлөлөөр 3040 гаруй хүн эмнэлэгт хандсны 2500 нэрхтээ 500 гаруй нэмэгтэй ажилчид байжээ. Энэ тоо бол манай улсад нийт бүртгэгдсэн мэрэгчлээ шалтгаалсан өвчлөлийн 55 орчим хувийг эзэлж байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд хавар намрын үйлрэлт хуурай шилтээс үүдсэн тоосчлт ихтэйж агаар чиглэх, тоос дарах ямар нэгэн шийдэл одоогоор байхгүй. Тэгвэл иргэдийн дунд агаарын хуурай шилт тоосноо шалтгаалсан уушигны өвчлөл байдаг эсэх талаар тодрууллаа. Нийслэлийн хувьд одоо ард иргэдийн хувьд үүсч байгаа тоос одоо агаартай тоосны найрлагууд өөр байдаг байхгүй. Тухайлх юм бол одоо алтны уурхад ихтэл үүсч байгаа тоос нь эрдзийн тоос, захиурын давхар услаа агуулсан тооснууд найрлага өөр. За ноосны үйлдвэр ч юм уу те энэ одоо үр тариа боловсруулдаг үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын дунд үүсч байгаа тоос нь өөр.
Гэх мэтчлэн нөгөө агаарт дэгдэж байгаа тоосны найрлагаасаа хамаарат өөр. Иргэдийн хувьд бол харьцангуй тэр агуулмж нь найрлага агуулмж нь өөр байдаг учраас уужих тоосч өвчнөд өртөх нь бага. Одоо тохиолдол бол бүртгэгдээгүй байна л да. Гэхдээ магадлал бол байна. Ялангуяа манайд одоо зам барилга байгууламж их барьж байгаа тэндээс үүсэн тоос их дэгдэж штэ. Чулуу зүсэх, одоо зам тээврийн ажил хийж байх үед ч юм уу, чулуу зүсэж байгаа үед үүсэн тоос бол захиурын давхар хэсэл агуулсан тоос байдаг учраас тэрүүгээр удаан хугацаанд амьсгалаа тэр ойр орчны амьдардаг хүмүүс удаан хугацаагаар амьсгалах юм бол үүснэ. Тоос. Антракоцлоз өвчин бол одоо нүүрсний тоосонцоор үүсгэх ууших тоосч өвчин гэх хэдий боловч сүүлийн үеийн одоо гадаад орны судалгаануудад гал төлдөг, мод төлдөг те энэ нөгөө галгаатай холбоотой хөө тортогноос бас энэ уушиг их харалж байна. Антракоцлозын байдал үүсэж байна гэсэн судалгаанууд байдаг. Тэгэхээр одоо манай энгийн иргэдэд ч гэсэн ийм нөхцөл байдалд бол уушиг тоосч өвчнөр өвдөх магадлалтай.